Байц. Энэ юу зүс вэ? Ийшээ орсон бэ. Хаасаа үзсэн толб. Цустай альчуур. Энд ямар нэг хэрэг болсон байна. Ойлгомжтой. Наалганы цаанал хамаг нууц би. Гэхдээ цоочтой бай. Мөрдлийг эхлүүл. Наалга яга онгорхоо өдөглээ. Өрөөрөө хоёр хүн ороод нэг хүн гарсан байна. Яг камер бичлэг санаатаагаар устгасан. Энэ ямар нэгэн ноцтой хэрэг гарсан байна. Харин с ิจ гтэн хэмб. Өглөөний мэнд. Жооцорчлоо. Энэ дунд л хэрэгтэн байгаа. Өчигдөр та хэдэн цагаас ажиллаж гарсан? Ажлын цаг дуусаад гарсан гэхээр 7 цагийн үед гарсан юм байна. Өчигдөр 7 цагт гарсан чи энэ бодлоо. Тийм бид хоёр хамт гарсан. Таны өчигдөр ажилд байхад офс руу шивчгтэн орж гарсан уу? С ิจ гтэн хүнчнийх ороогүй л дээ. Харин саруул менежер өрөөндөө төрөвчөө орчихжээ гэд буцаж орж ирж ирсэн шүү. Хэдэн цагийн үед? 21 цаг үед баха. Таны өчигдөр офс руу орж ирэх чинь хүн харсан байна. Тийм. Төрөвчөө марчаад эргэж орсон шүү дээ. Өөр хүнтэй таарсан уу? Үйлчлэгч цэцгээс лифтний шалгарч ирсэн. Тийм. Би тэр өөрөө тэмдэглэг хийсэн. Сайн нөгөө эмээ хаад авчихсан. Ямар авчихсан? Сайн эмээ. Сайн. Тэднийг сайдраа ажиглаж с ิจ гтэ зүйл болгоно миний хөрөг. Нөгөө балаач ирсэн биш. Өглөөс тэнийг бас там ирсэн цаг байж. Харин тийм ээ. Хөөе. Миний бүгд нь охиндоо авсан миний бүгд яач вэ? Яга бар битээ. Харин шүү дээ. Цусны тол шуун дээрх цус. Энэ бол хамгийн том татлах баримт. Хөөе. Чи нөгөөхөө янзлсан уу? Өнөөрөө янзалчнаа. Юу янзлаа? Та надад мэдж байгаа бүх зүйлээ үнэнгээр нийлээрэй. Чи тэгвэн хэлвэ. Санаа зовмаар юм. Захирал менежерүүд мэдвэл бөө юм болно шүү дээ. Яг манайх нөгөө бууцаа хийх гээд тэгээ тоогоочиг гууж маха машин дуулах гээд тэгээ хүүгээрээ авчруулсан. Тэгсэн галтгоо цоочтой. Яах чамгүй офисын коридор тавьчихсан. Тэгсэн махны маань шүүс гоожоод ийм хэрэг болсон байна. Намайг Түшиг гэдэг. Би 9 давхар барилгын шилдэг ажил. Би бол эртнээс бэлтгэцсэн хүн. Холын зайны бүлтэнд цоцолтгоо гэж яддаг тамирч. Сүрэн дээрээ 50 сунааж, бас дээрэс нь дөөл тэмцээний 11 удаагийн хавраг. Би энэ сургууль тэнцсэн л дээ. Гэхдээ ороогүй. Сайн байна уу? Баа найз алга болчиход. Тий.
Та олоод өгчдгөө. Шинэ мөрдлөгөө эхлүүлцгээе. За яасан бэ? Ойлгомжтой ярьтаа. Үгүй ингэсэн байхгүй хаа. Өчтөр би хоёр найзтайгаа жоохон суухгүй юу? Тэгсэн чинь манай нэг найз байхгүй болсон. Тэгэхээр би түрүүлээ харьцсан болоо гэж бодсон чинь гэртээ өчөөгөө. Яаж яах ихнэр нь надад залгаад утас надад байхгүй. Хэрэг юм уусан. За ойролцоогоор нэг 10 жил би боловсон. Тийм. Тэгээд нилээ болцсон нилээ донхооцсон байсан баг. Тийм. Өөр хүмүүстэй уулзсан уу? Уулзсан. Нэг танил нэгээд нилээ сүрх юм яриад. Гэхдээ тэрнтэй бол яваагүй. Бид уурсаашаа үргэлжлүүлсэн баг. Би бол энэ хоёрыг л нууцсан гэж бодож. Жин хийдэ. Жин нэг 75 80. Тийм. 80. Өндөр. За метр 70. Метр 70. 80 кг жинтэй. Хүн 10 шил бие уусан гэхээр согтолт нь 2.1 бүл. Тэгэхээр өөрийгөө болон орчин айнах чадваргүй болсон гэсэн. Ийм согтолттой хүн секундэд 0.7 м урттай алхах. Согтун хүн мэдээж бөөлж байна. Хэрвээ согтуу байсан бол эрэгтэй эмэгтэй нь бол ялгалгүй. Аль ойрхон байгаа нь л онлоор. Йоо, за стоп. Хүй миний хөө сайн уу? Сайн уу мэ? Орооч наашаа орооч та. За эмэн сайхан шүлтэй хавтаа ирсэн. Йоо ашгүй. Би яг үйлчлээ. Та ямар мэддэг юм бэ? Би ч мөр юм өөр халбатай шүү дээ. Хопа. Миний хөө хоолн халуун байна. Нөө. Тэр хавийн ширээ чинь камерт нэг харагддаггүй юм аа да миний хөө. Тэр хайхан. Гэхдээ энэ чи өдөржингөө энэ байрыг ингээ бүлдэн хараа сууж идэг юм биш үү те? Тийм шүү дээ эмээ. Та бараг цуг натаа хамт байж байгаа бараг бүгдийг жээжилсэн баха тийм ээ. Яршгаа. Миний хөө адим ээ. Эмээ ямар гоё юм бэ? Хөөе. Сайн байна уу? Энэ би нэг камер шүүлэх гэсэн байхгүй юу? Яралтайгаар. Эмээн явуулна миний хөө. За. За. Хөөе, ингэж ам. Хичээг машиныг нэг машин шүргээ явуулсан байгаа байхгүй юу? Хэдээс хэдэн цагийн хооронд өгчээ? За 11-ээс нэг 2 цагийн хооронд л байгаа. Чи надад эгчтэй нэг туслаад эгчний амар яарад байгаа байхгүй юу? Ер нь хэр удах бол камер шүүгээ. Удаа шүү гэж. Жоох удна. Өө тийм үү. Эгчэнд яарад байгаа маа. Тэгэд чи юу яачих? Би чамд дугаараа үлдээч заяа. Тэгэд чи болохгүй л уцаараа ингээд зургийг аваад тэгээд баталгаажуулах байж байгаа шүү. Эгч амар яаралтай ажилтаа байгаа байхгүй юу? За тэгээд их чи болно. За тэгвэл эгч найзсан шүү. За. За. Шинэ мөрдлөгөө эхлүүлцгээе. 11-ээс 2 цагийн хооронд камер имжлэгийг нэг бүрчлэн шүүх хэрэгтэй. Ямар машин орж, ямар машин гарсан гэдэг. Энэ Lexus хэрэгтэн болж таарлаа. Хэрэгтэн олж хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Балраа. Арайчдээ гэмт хэрэгтнийг барихын дааван дээр хөвчүүдлүүд байхдаа яах вэ? Би ямар азгүй болоод өнг ялхаа болчдөг байна. Энэ биш ээ. Сайхан машинаас л цоошин грав авсан. Хүш маха. Миний кэтэд яг хараагүй. Хөөрхий юм манай цэцгийгч. Ямар юмных нь машин байх вэ? Хаа нэг манаач ах тагддаг. Харин манаач ах акондаг. Харин энэ хоёр Lexus ундаг. Нэг нь улаан, нэг нь хар.
энэ хоёр хэрэгтэн байх магадлал том өндөр. Ой, явах уу тушгах. Болцоо. Болч та. Аац. За баяртай тушгах. За баяртай маргааш уулзъя. За бай. Хүй. Энэ машин чинь камерын дээр бичигдсэн машин уу та? Ингээд учир тайлгдлаа. Харин тийм байхаа. Тэр үе тарин дунд мөнгөгүй болчиход тэгээд цухтацсан юм. Тэгж болохгүй шүү дээ. Хүнийг хохироочоод хариуцлага хүлээж судлах хэрэгтэй. Дээрэс нь хууль дүн байдаг. За заах. Оо юу вэ? Хулгай орсон байна л да энэ ч бүр. Та нарын юм зүгээр аа нөхөй. Хүлээчээд ажил төрлөө яаж хийдэг юм чи? Манай энэ хулгай орчихсон байна. 50 их чи юу алгуулсан юм? Ямар нэг чинь 50 гэж. Энд чи кассан дэсэн бэлэн мөнгө, энд чи бас хар өнгийн ус буслагч алга болчихсон байна. Ямар ус буслагч? Ямар ус буслагч байх вэ? Дээр үеийн юм хар өнгийн ус буслагч өөр юу ч алга болсон юм бэлээ. Хин яаж мэддгийг. Готлын мөрийг харуул мэдээж эрэхтэй хүн. Чунгур хайрцсан баар. Жан сантиметрээр метр 80-тай хүн. Нэг готлын мөр байна. Бүлэг хэрэг биш гэсэн үг. Ийм тод гарсан гэхээр баримт олохын тулд сайтар шалгаж нарийн тооцоолох хэрэгтэй. Ямар нэгэн с ичгтэй зүйл үлдээсэн л байж таарай. Хүний хөлийг хорж хэргийн газрыг турцгаарлах нь хамгийн ихний алхам. Хэргийн мөрөөр л хэрэгтнийг олдог юм. Бэж! Тэнхтэй дийдгийг. Энэ мөр хэрэгтэн лөө дагуулж байгаа. Yes. Нэг л над боддогдоод ээжтгэрэг ээжтэй. Оо миндах. Та юу хийж байгаа юм? Өө ахны тооноо. Гэснээс танаад л хулгаар өө юм болж. Та юу мэдвүү? Юуных нь алгаа ах тий. Ах нь их нэртэйгээ модалцаад. Тэгээл уурандаа тоочихгүй. Сайн уу минийхөө? Оо сайн юм. Та ус уух гэж байгаа юм уу? Тий. Энэ аяг чи арай манай нарийн бичгийг алгуулсан аяг биш үү? Манай ус жижиг сажиг босч чаддаг юм байна. Энэ хүнийг итгэх болохгүй бол цаашлаад юу ч болох юм блэ? Нэг камер шүүж үзэх үү? Яах вэ? За, ойлголоо. Хөөе. Миний бүгд нь охиндоо авсан миний бүгд яач вэ? Хүш мааха. Миний Кэтэд аяг хараагүй биз? Арай манай опс уулгаач. Эмээ юм биш үсттэй. Та ер нь хүмүүсийн алгадууд мэдчихэв. Оо тийм үү. Мэдээгүй штэ. Тэр хэрэгтэн би таныг л гэж бодож байна. Хүүе юу болоо вэ? Чи чинь намайг авцсан гэдэг юм уу? Эмийн тийм хүн биш штэ. Хүмүүсийн алгуулсан зүйлийг танд авахыг би харсан. Бөгж, цаг, аяг, шилгээд. За яшгаа. Би зүгээр л хүний хайсан эмийг угаад цэвэрлээд авсан байхгүй юу? Эмийн муу хүн биш штэ. За та дахиж битгий тэгээрэй. Эмийн миний эмийг хэлэхгүйгээр авч чадахгүй штэ.
За маа захирлын үнэтэй зураг алга болсон. Тэгэхээр хэдүүлээ захирлыг олохоос өмнө бөөнөрөө нийлж чад олох хэрэгтэй. За одоо. Зааж. За манайха анхаарлаа шаардуулаарай. Энэ зургийг хэн авсан, хаана тавьсан, одоо хаанааг би танд тайлбарлаж өгье. Эхний хүн бол мэдээж манай нарийн бичиг. Захирал нарийн бичигт машин руу зургийг зөөх даалгавар өгсөн. Нарийн бичиг захирлын өрөөнөөс зургийг авч гарснаар зураг алдагдах эхлэл тавигдсан. Нарийн бичиг ачаага болгож амжаагүй байтал лифт дуудагдаж явсан. Тэгэхээр зураг лифттэй буусан гэсэн. Дараагийн хүн бол манай саруул менежер. Саруул менежер лифт хүлээгээ зогсож байхад зурагтай лифт ирсэн. Саруул менежер зургийг аваад попкорны хажуудлын ханыг төшүүлж тавьсан. Зураг тэгж явсараад дээд дээр очив. Дэгийн зургийг аваад үүдний тосх хэсгийг техникийн хажууд хан төшүүлж тавьсан. Тэр энэ зургийг захирлын зураг гэж мэдээгүй. Бас л санаанд үзүүл болсон. Дараагийн хүн бол цэцгэгч. Цэцгэгч шал арчиж байх үед хан төшүүлж тавьсан зургийг бие нэг рүү хаваацсан. Бас л тэр үнэтэй зураг гэдгийг мэдээгүй. Зураг хүүний гар дамжиж явсараагаад хамгаалагч дээр очив. Би тэр зургийг В1-ийн хананд дэлгэсэн юм байна. Одоо хаана? Сүүлийн үед харин би тэр зургийг харахгүй байна. Ил байгаа зүйл хамгийн далд байдаг. Өдөр бүр хажуугаар нь өнгөрдөгч хэн ч анзаардаг. Зураг тэнд байна. Асуудал шийдэгдэл. Уучлаарай. Өөрөө хувийн мөрдөгч мөн үү? Хувийн мөрдөгч үү?